асуух. За сайн зураг гишүүн төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт орохоор бас нэр бүхий гишүүдтэй хамт хуулийн төсөл өргөн барьсан байна. Тэгээд өнгөрсөн хаврын чуулганаар засгийн газраас төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг шинжилсэн найруулга хэлбэртэйгээр нийтийн өмчийн тухай хууль. За төрийн болон орон нутгийн өмчт компани бүтээмж ил тод байдал засаглалыг сайжруулах тухай хуулийн анхдагч хуулийн төслийг улсын хурлд өргөн барьчихсан. Хэлцэх хэсгэн дэмжигдсэн. Бид ажлын хэсэгт хамтдаа ажиллаж байгаа. Тэгэхээр энэ таны оруулж ирсэн хуулийн төслийг харахаар одоо компани хуулиндч төр төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиндч төр байхгүй. Төрийн өмчт үйлдвэрийн газар гэсэн нэршилтэй энэ нэршлүүдийг цэгцлэхээр оруулж ирж байна л гэж харж байна л да. Тэгэхээр энийг энэ хуультай хамттан аваа явуучих болохгүй байсан юм уу? Дагсан хууль 1991 оны Бүгд найрамдах Монгол Ард улсын засгийн газарт эрх олох тухай хуулийн хувьд цэнгүүн гишүүн бас өргөн бариад өнгөрсөн бараг чуулганаар шахуус нагдахын одоо хэлцэх хэсгэн дэмжигдээд явж байгаа шүү дээ. Тэгэхээр яагаад энийг ингэ давхардуулах шаардлага байгаа юм бол хууль санаачлагчийн хувьд эдгээр хуулийг нэгтгэж явах боломжгүй юу? Уг нь манай ажлын хэсэг энэ оны 1 сард байгуулагдсан. Тэгээ та хуулийн төслөө 4 сарын 9-нд өргөн барьсан юм байна. Тэгэхээр энэ дээр ямар нэгэн одоо зайлшгүй анхаарах тусдан авч үзэх шаардлагатай зүйл байгаад байна уу? Хэрв тийм бол тэр ямар асуудал дээр тусгайлын хуулийн төсөл бэлтгэх шаардлагатай байгаа гэдэг дээр тодорхой одоо нөхцөл байдлын тавс тодорхой болгож хэлж өгч. Хууль санаачлагч сайн зураг гишүүн. Яг зарчмын асуудлыг бол ойлгож байна. Ер нь нэгтгэхэд явж болно. Агуулга тэнд одоо бас ер нь тусч байгаа. Тэгэхдээ юу хэлэх гээд байна гэхээр тэр нийтийн өмчийн хууль болон төрийн болон орон нутгийн өмчид компанийн одоо бүтээмжилт бодвол засаглалыг сайжруулах тухай хуулийг бас батлах энэ процесс нэлээд одоо бас үргэлжлэх төлөвлөлтөй байна. Болдог бол энэ хаврын чуулганыг батлаа гэхэд энэ хууль бол батлах шаардлагагүй байж болно. Тэгэхдээ аливаа юм том хуулийн реформ бол бас хэрэгжих цаг хугацаа хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажиллагч байдаг. Тэр хуулийг батлаа ч гэсэн тодорхой хагас жилийн хугацааг дор хаяж өгч таарах баг. Тэгэхээр би бол одоо энэ хуулиараа энэ иргэний үеийн суурь концепцтэй нийцэхгүй байгаа. Засаглалын тодорхойгүй байгаа. Энэ одоо хуулийн этгээдийг нэг өдөр ч гэсэн явуулж боломгүй юм аа л гэж одоо үзэж байгаа. Аль болохоор компани засаглалыг бүрдүүлж BDD ярьдаг мэддэг тэр нээлттэй сонгон шалгуулалтаар мэрэгжлийн одоо хүмүүсүүдийг баг өдөр компанийг удирдуулах энэ ард түмний өмчийг үр ашигтай эдийн засгийн эргэлтэнд оруулж өрөөгөөж нь буцаад ард түмэнд хүрдэг байх энэ асуудал төр нэг хоног ч гэсэн цаг хугацаа алдах шаардлагагүй энийг бол одоо бас наан ч гэсэн шийдэж явж явах ёстой гэж үзэж байгаа. Хоёрдугаар засгийн газраас өргөн барьчаад байгаа энэ өмч хөвчлийн жагсаалтууд байгаа. Төрийн өмчийн өмч хөвчлийн жагсаалт. Эдгээр өмч хөвчлийг амжилттай болгоёг бол засаглалын үед яг хуулийн хүрээнд бий болгож иж энэ өөрөө ил тод үр бүтээмжтэй, үр дүнтэй ажиллаж иж энэ өмч хөвчл чинь бас зөв явна. Тэгэхээр энийг одоо бас наан л одоо бас цэгцлэх ёстой маа гэдэг л одоо энэ гол зорилгыг, сигналыг энэ мэдрэмжийг л одоо олон нийтэд өгье гэдэг зорилгоор бас явж байгаа. Энэ тэгэхээр яг зүгээр агуулгын үед бас бие биентэйгээ давхцаж байгаа мэт боловч цаг хугацааны үед бол бас одоо яг хамтдаа хэрэгжих энэ бололцоо нь яадаг бол гэдэг дээр л би эргэлзэж энэ хуулийн төслийг авсан. Гишүүдийн бас яг хууль санаачлах энэ энтер дээр бас нэг цаг хугацааны юм явсаар хагаад араас нь орж ирж байгаа. Цэнгүүн гишүүн маань бас дагж байгаа хууль дээр буюу энэ бас компани засаглалыг бас алдагдуулж байгаа, ил тод байдлыг алдагдуулж байгаа БТ хуулийг одоо BDD нэршлэр бол БТ ингээд 91 хуулийг бас хүчингү болохоор өргөн барьсан юм билэ. Энэ дээр бол одоо би бас муу адил санал нэгтэй байдаг. Ерөн зүгээр цаашдаа ингэж одоо компани засаглалыг алдагдуулсан стандарт бус шийдвэр гэдэг юм уу? Энэ өөрөө эргэл ард түмэнд бас тийм эргэлзээ үүсгэж байна. Эргээд энэ одоо бас менежментийг ч гэсэн тодорхой цаг хугацаанд зөв байх боловч ерөн алстаа буруу жишг үлдээгээд байна гэдэг зүйлээр л энэ өөрчлөлтийг цаг алдалгүй наан ч гэсэн хийяа л гэдэг байдлаар энэ хуулийн төслүүдийг нэр бүхий гишүүдтэй өргөн барьчаад байгаамаа. Үүрийн тэвэ гишүүн тодруулж асууя. За хоёр шаардлага хэлж байгаа шиг байна. Тэгэхээр зарчмын хувьд бол нэгтгээд явах боломжтой гэдэг дээр та санал нэгдэж байгаа бол энэ нийтийн өмчийн хууль болон төрийн өмчт компанийн засаглал ил тод бүтээмжийг дэвшлүүлэх хуулиа хаврын чуулгандаа батлуулна гэд бид шахаад ажиллавал энэ нь үр дүнтэй биш үү?
Энэ ажлаар шахаад ажиллахад бол бидэнд болохгүй боломжгүй зүйл байхгүй болов гэж бодож байна. Манай сайн зураг гишүүн, номжим гишүүдийн хувьд бол бас энэ хуулийн төслүүд дээр шуурхай ажиллаж хэлэлцүүлгээд зохион байгуулад миний хувьд бол бас нэлээд шуурхай явж байгаа гэж ойлгож байгаа. Харьцангуй бас энэ дээр асуудлууд үл ойлголцох гэдэг юм уу зарчмын асуудлууд гайгүй болов гэж бодоод байгаа шүү дээ. Тэгэхээр энийг шахаад явуул яасан цаг хугацааны хувьд л одоо асуудал байна гэж үзэж байгаа маань. Тэгэхээр хаврын чуулганаар энэ асуудал оруулан явуул яг энэ хуулийн үзэл баримтлал үндсэн агуулга хөндөгдөж байгаа зарчмууд нэг байгаа үед дахин одоо хуулийн төсөл болгож оруулах нь ямар байдг юм бол та хувь заншлагчийн хувьд татаад авчиж болохгүй юу? За өмч хувьчлалтай холбоотой үзэл баримтлалыг Үүрийн дэвэг гишүүнд 1 минут. Өмч хувьчлалын тухайд бол өмч хувьчлалын жагсаалт гэж би ойлгохгүй байгаа. Улсын хурлын чуулганаар хэлцэсгийн дэмцсэн асуудал бол бид өмч хувьчлалын үзэл баримтлалыг одоо хэлэлцсэн гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ дээр бас ард иргэдийн дунд тийм үл ойлголцол яваад байгаа маа. Энэ үнэхээр бид нар үзэл баримтлалыг хэлэлцчихв эсвэл өмч хувьчлалын одоо хувьчлах жагсаалтыг хэлэлцээд байгаа мó гэж. Тэгэхээр энэ чиглэлээр одоо төрийн эмчийн бодлого зохицуулалтын газар бас тодорхой хариулт өгөөч гэж хүсэж байна. Хууль санаачлал сайн зураг гишүүний микрофоныг нээе. За бариу төрийн эмчийн бодлого зохицуулалтын газрын дарга бас сүүлийн асуултанд хариулъя. За ямар ч хэлсэн хуулийн төслөө бол одоо холбогдох байнгаараа болон чуулганы уралдаанаар хилцүүлэх нь зөв баха. Би бол одоо яг зүгээр аль болохоор үүрийн төвөө дарахтаа санал нэг байгаа. Хаврын чуулганаар төрийн эмчийн багц цуулийг батлуулахыг хичээнэ. Өөрөөсөө шалтгааллах зүйлийг хийн. Тэгэхээр хувь гишүүн бол одоо та битээр бас түмэн ирмэлцэлтэй ч гэх юм уу чин ирмэлцэлтэй байгаад энийг эцлэн батлах асуудал маань улсын хурлын бүрийн эрхийн асуудал байгаа. За ажлын хэсэг маань 25 хүний бүрэлдэхүүнтэй байгаа. За нийтийн өмчийн хуулийн ажил маань яаж явахыг би бас хэлж мэдэхгүй байгаа. Тийм учраас өнөөдөр ард түмний одоо хамгийн үн цэнтэй өмчүүд төрийн өмчт компаниуд буюу байх ёстой. Энийг зөв менежмент хийх ёстой байтал төрийн өмчт үйлдвэрийн газар гэсэн одоо өнөөдөр ойлгомжгүй бөгөөд тайлбарлахад хэцүү. Социалист эрх зүйн тогтолцооноос үлдсэн энэ ойлголт одоо хүртэл ингээд яваад энийг бид ашиглаад тодорхой энэ хуулийн этгээдүүд ингээд ажиллаад За үүрийн ажлын хэсгийн 2 дугаар 1 дугаар микрофон. За өөрийн төгшин асуултанд хариулъя. За төрийн болон орон нутгийн өмчийн хуулиар бол улсын их хурл өмч хөгжлийн үндсэн чиглэл гэдэг энэ бодлогын баримт бичгийг батлах ёстой. Тэгээ энэ үндсэн чиглэлийн төслийг бол их хурлд өргөн мэдүүлсэн байна. За их хурлаас батлагдсан үндсэн чиглэл бол үндсэндээ 4-өөс дээш жилийн хугацаатай батлагддаг. За тэрийн тухайн жил засгийн газар ямар компаниудаа одоо тэр арга хэлбэрээр нь олон нийтийн болохгүй гэдэг хөгжлөх бай худалдах бай гэдэг дээр бол жагсаалт гаргаад явдаг ийм үндсэн бодлогын баримт бичиг байгаа. Өөрөөр хэлбэл их хурл бол хувьчилж үл болох жагсаалт гэдэг нэг бодлогын баримт бичиг батлана. 4-өөс дээш жилийн одоо үйлчлэлтэй үндсэн чиглэл гэдэг ийм бодлогын баримт бичиг батлана. Тэгэхээр энэ бодлогын баримт бичиг хурал дээр хэлцэгдээд дэмжигдсэн байгаа. Үүнд бол уул уурхай эрчим хүч бусад чиглэлийн нэр хүй компаниудыг дийлэнхийг нь биержээр олон нийтэд одоо нээлттэй санал болгох хэлбэрээр туссан байна. За энэ асуудалтай бас холбоотойгоор ер нь энэ төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулид өөрчлөлт оруулах хуулийн төслийг сайн зураг гишүүн болон 8 гишүүн хамтан өргөн барьсан байгаа. За миний хувьд бол бүгд найрамд Монгол Ард Улсын засгийн газарт ирэх болох тухай хуулийг хүчингүй болохоор 12 сарын 30-ны өдөр бол өргөн барьсан. За энэ төрийн болон орон нутгийн өмчт тухай хуульд бол өөрчлөлт оруулах энэ хууль маань бол 4 сарын 9-нд өргөн баригдсан байгаа. Тэгэхээр цаг хугацааны хувьд бол 2 өөр үед өргөн баригдсан байгаа. Миний үзэж байгаагаар бол ерөн сөрөг хүчний гишүүний өргөн барьсан буюу хууль санаачлах одоо эрхээ эдлээд явж байгаа учраас би бол ажлын хэсгийг бол нэгтгэх саналыг бол дэмжихгүй байгаа. Тэр утгаараа бол бас байнгын ороо болгон чуулганаар хилцэх нь батлагдаад явсан учраас тусдаа хилцүүлэгдээд явах нь зүйтэй маа гэдэг бол байр суурьтай байгаа гэдгийг бас өөрийн төвийн гишүүнд бас хэлье. За Батнайрамдал гишүүн.